санал бол ер нь иргэд өгсөн хувьцааны хэмжээ маань багадсан юм байна. Дахиад 10% нэмж олох нь зүйтэй гэдэг ийм одоо ойлголт саналтаагаар орж ирсэн гэж ойлгож байгаа. Нэгэнтээ ийм том ордыг бас ард түмний эзэмших хувийн арга биш 20 болгоно гэдэг асуудал бол буруу биш байна. Энийг одоо дэмжих нь зүйтэй гэсэн юм байцаат байгаамаа. Тэгэхдээ аж ахуйн нэгжүүд орхиж болохгүй юм. Ялангуяа үндэсний аж ахуйн нэгжүүд энэ том ордоос тодорхой хэмжээний хувь эзэмшиж цаашдаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулж нийлэлсэн үнээр нь хөдөлж авч одоо энэ эдийн засгийн эргэлтэнд оруулахад тодорхойлох ёстой гэж. Нөгөө талд нь бас ашиг шимэнд хүртэх ёстой гэсэн ийм байр суурь байгаа. Дэлхийн нэртэй банкнуудын үнэлгээнээс харахад 5 толгойн ордыг хамгийн багадаа 10-аас 11 тэрбум орчим доллар, ихтэй 29 тэрбум, 30 тэрбум болно гэсэн ийм тооцоо хийсэн байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол асар их том ордоо, том одоо хөрөнгө гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүдээ ялангуяа үндэсний аж ахуйн нэгжүүд бол хоос орох нь болохгүй гэж тооцож байгаамаа. Тийм учраас энэ асуудлыг хэлцэх явцдаа аж ахуйн нэгжид олох хувийг 10-аас буулгахгүйгээр олгох. Ялангуяа мэдээж энд бид нар Ахмадууд хөгжлийн бэрхшээл дэргэд оюутнууд гэх мэтийн 600 мянган хүнд одоо 1 сая төгрөг бэлнээр өгч байгаа нөхцөлд 3 орчим хувийн хувьцаа бас хэмнэгдэх юм байлээ. Тэрнийг бас тооцох. Нөгөө талдаа олон улсын зах зээлдээ гаргаж байгаа тэр 30 хүртэл хувааш гэсэн татах замаар үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгох хувийг 10%-аар нь хадгалах боломж байна гэж харж байгаа юм. Тийм учраас санд оруулж байгаа нөхдөөс гишүүдээс тодруулах нэгжүүд бол хэлцэх явцдаа аж ахуйн нэгжүүдэд олгох хувийг хэвээр нь хадгалъя. 10% гэдэг саналыг гаргавал та нөхдөд дэмжих үү, хүлээж авах уу гэсэн асуудлыг л асуумаар байна. Баярлалаа. За, хариулъя. Явацсаар. Одоо хоёр дараа тавчраа хариулъя. За, аж ахуйн нэгжид одоо хувьцаа олгох, нэрсэн үнээр нь хатгааруулж олгох боломжгүй гэсэн үүднээс л бид нар энэ тогтоолын төслийг санаачлаад байгаа юм л да. Үндслээ бол одоо нэлээд дахиж хэллээ. Энэ нь бол одоо иргэдээ өмчөөр нь ялгуурлаж одоо хишиг хувирдээж байгаа ийм зарчим болно. Үндсэн хуулийн зарчим зөрчигдөнө. Аж ахуйн нэгжийг хувьцаагаар дэмжих нь оновчгүй юм аа. Дэмждэг аргууд нь тодорхой байж байгаа, бид дэмжиж явж байгаа. Хавтгайруул дэмжих нь оновчгүй юм аа. Ялгаж шаардлагатай одоо тэр жижиг дунд үйлдвэрлэлүүдээ Монгол улсад одоо ажлын байр олноор бий болгодог тэр салбаруудаа ялгаж авч ихээхэн ахуй хэмжээр дэмжих нь зүйтэй. Ингэж хавтгайруул дэмжих юм бол одоо оновчтой болохгүй, дэмжлэг одоо тэгж хүрэхгүй, жинхэнэ дэмжих ёстой салбаруудын хувьцаанаас авч чадхааргүй өндөр үнэтэй гарах юм билээ. Дэмжих шаардлагагүй байгаа тэр гар утасны байдаг юм уу? Арх спиртийн байдаг юм уу? Өндөр ашигтай орлоготой тэр компани илүү авчих юм боломж байгаа юм билээ. Тэгэхээр зэрэг яг хөө зүгээр таны давж байгаа саналыг бид хэлцүүлгийн үед ажлын хэсэг байгууллагатаар энэ дээр ярилцж үзнэ л дээ. Тий. За, Тэлхан гишүүнд баярлалаа. Тэгэхээр яг хөтэ та нөхөд хүлээж авах гэж энэ бид бол төсөл санаачдын хувьд энэ асуудлыг улсын их хурл дээр ярья гэдгийг сэтэл өгж байгаа. Ярианы сэдв өгж байгаа. Тэгээд төслөө танилцуулж байгаа. Тэрнээс бид одоо хүлээж аавн авахгүй гэвэл нэг актер сүйдтэй юм болоод байхгүй л дээ. Гарч байгаа шийдвэр бол улсын их хурлын гишүүдийн хамтын л одоо хөдөлмөр. Тийм учраас ажлын хэсэг байгуулагдах бах, бүгдээрээ энэ дээр ажиллах бах. Ерөн зүгээр туглын тураахгүй, ихийн эцээхгүй ийм одоо зарчим бас байж болно л доо. Гэхдээ иргэдэд олгодох маань 20% бол бай. Компани одоо сонирхлыг яа тооцох гэдэг ийм хувилбар ажлын хэсгээр яригдах юм байна гэж бид ойлгосон. Тийм ч учраас төсөл дотор тэр нэг шинэ заалт оруулаад байгаа шүү дээ. Үе шаттайгаар эргэлтэнд оруулах арга хэмжээ авах гэж. Тэгэхээр засгийн газарт бол бас ийм одоо санал гарлаа гэж одоо дэмжигдэхэд энэ ажлыг нь зохион байгуулах боломж замыг нь гаргах үүднээс ийм заалт орж байгаа юм аа. Тий. Аж ахуйн нэгжүүд одоо зах зээлийн зарчмаар хөрөнгийн бирж дээр очиод авахд харин энэ нөхцөл нь иймэрхүү байх боломж байж болох юм болов гэсэн ийм
ойлголт засгийн газарт байгаа юм байна гэж бид ойлгоо явж байгаа. Тэгээ энэ бол ажлын хэсэг байгууллагуудад ярихад бол төслийн хүрээндээ яригдах боломжтой асуудал юм байна. Хүлээж авах авахгүй нь бол бидний асуудал биш. Их хурлын гишүүд бүгдээрээ ярьж байгаа шиг итгэл ийм л зүйл байна. За баярлалаа.